Лайт мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. За өнөөдрийн зочноор Монголын гэр бүл судлаачдын холбооны гүйцэтгэх захирал оюун боолоор хүрэлцээрсэн байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр гэр бүл судлаачдын холбоо байгуулагдаад удаагүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд ер нь одоо энэ гэр бүл судлаачдын маань холбооны гол зорилго нь юу вэ? Хэдийн гишүүнтэй байна? За бид нар одоо гэр бүлийн чиглэлээр төгссөн мэрэгжлийн төгсөгчд маань бас санаачлаад Эрдэмтэн багш нарын зөвлөгөө одоо даалгавар чиглэлтэйгээр гэр бүл судлаачдын мэрэгжлийн холбоо гэж байгуулад удаагүй байна. Тэгээ бидний одоо гол зорилго хараавал Монгол улсад гэр бүлийн одоо хөгжлийг дэмжихэд судалгаанд суурилсан одоо үндэслэлтэй бодлого хэрэгтэй. За хоёрдугаарт энэ гэр бүл судлаач мэрэгчлэр төгсөж байгаа мэрэгжлийн хүмүүсээ дамжуулан одоо иргэдийн гэр бүлийн боловсролыг дэвшлүүлэх хэрэгтэй байна гэсэн ийм хоёр одоо гол зүйл дээр хараа чиглэлээ одоо зорилгоо чиглүүлж энэ мэрэгжлийнхаа одоо төгсөгчдийг нэгтгэж энэ төгсөгчдийнхаа дуу хоолойг одоо нэг зүг рүү чиглүүлж энэ холбоог одоо байгуулсан байгаа. Саяхан бас 21-р зууны Монгол гэр бүл гээл том эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа тийм ээ, нэг олон улсын гэр бүлүүдээр зориуллаад тэгээ яг энэ эрдэм шинжилгээний хурал дээр өнөөдөр Монгол гэр бүлүүдэд тулгамдж байгаа ямар асуудлыг илүү хөндөв, энэ асуудлыг шийдэх шийдлийн талаар та бүхэн маань юу ярилцав? Монгол 21-р зууны Монгол гэр бүл эрдэм шинжилгээний хурал энэ жил 18 дахь удаа зохион байгуулагдлаа. Тэгээ энэ дээр энэ нийгмийн хамгааллын салбарт гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа олон одоо мундаг эрдэмтэн докторуудын одоо илтгэлүүд тавигдсан. Тэгээ ерөнхийдөө эндээс одоо юу гэж судлаачд маань дүгнж байна вэ гэхээр зэрэг сүүлийн 20 гаруй жил бол Монгол гэр бүлд маш их одоо эрчимтэй өөрчлөлтүүд явагдсан. За ерөнхийдөө гэрэлтэй бүртгүүлэхгүйгээр хамтран амьдрах одоо бэлэгчдийн тоо нэмэгдсэн, гэр бүл салалт бол жил болгон өсөх хандлагатай байгаа. За энийгээ дагаад тухайн гэр бүлийн ард хүүхдийн асуудлууд маш их хөндөгддөг. Нийт одоо гэр бүлээ цуслуулсан одоо өрхийн 70% нь 0-15 насны дунджаар 2 хүүхэдтэй гэж ингэж харж байгаа. Тэгээд одоо гэр бүл тулгамдсан асуудал гэдэг бол эргээд одоо нийгмийн өмнө маш одоо хүнд сөрөг үр дагаврыг авчирдаг. Тийм учраас одоо өнөөгийн гэр бүлүүдэд маань гэр бүлийн боловсрал гэдэг зүйл аягүй одоо чухал байна гэдэг энэ зүйлийг одоо хамгийн чухалчилж ингэж авч үзсэн байна. Сая иргэдэд гэр бүлийн боловсрал олгох гэж ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр манай Монголд бол нэг юм ажиглаад байдаг шүү дээ. Маш их дээд боловсралтай байгаад байдаг. Тэгвэл гэр бүлдээ очингуутлаа яг сайн аав, сайн ээж байж чаддгүй ч юм уу тийм. Тэгэхээр энэ гэр бүлийн боловсрал дутагснаас юм шиг байгаа юм л да. Тэгэхээр гэр бүлийн боловсралыг бас яг яаж ингэ тогтолцоог ингэж өөрчлөлмөр байна, яг анзаарэгдэж байгаа гар харагдсан бас яг танай холбооныхон гэр бүл судлаачид юу ярилцж байна уу? Тэгээ энэ дээр юу гэж харж байна вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бид нар нөгөө хүүхдийн академик боловсролд маш их анхаардаг болсон. Яг ирээдүйд хүн болгонгод аав болон ээж болно, хэрхэн сайн аав болох уу, хэрхэн сайн ээж болох уу гэдэг тал дээр одоо төдийлөн бас ингээд одоо орхигдуулсан байна гэдгийг бол судлаачид дүгнж байгаа юм. За яагаад орхигдуулсан? Монголчууд угаасаа энэ тал дээр одоо боловсрол олгодоггүй байсан юм уу гэдэг ингээд хараагүй. Монголчууд бол нөгөө нүүдлийн соёл иргэншлийнхаа үед бол одоо нөгөө сургууль хүмүүжүүлэх арга барилаараа гэрийн хүмүүжлээрээ хүүхдтэй одоо нөгөө зөв үлгэрлэх байдлаараа хүүхдтэй юу өглөөх үү гэдэг байдлаараа маш их сайн дагуул сургадаг байсан юм. Тэгээд одоо энэ суурин соёл иргэншлийн үед ингээд энэ их мэдээлэл технологи энэ одоо нөгөө нийгмийн шилжилт рүү дагаад ирэхээр нөгөө Монголын уламжилт нөгөө үн цэн гэдэг юм маань ингээд тодорхой хэмжээнд салдагдаад ирж байна гэж байгаа. Тэгэхээр шинэ нийгэм тохирсон үн цэнийг бид нар бий болгох хэрэгтэй байна. Яалтчгүй энийг бол одоо хүүхдэд насанд нь тохирсон одоо нөгөө боловсролын тогтолцоо системдээ суулгаж өгөөд хэдэн насанд нь одоо ямар түвшний мэдлэгийг олох уу гэдэг тал дээр шинжлэх ухааны үндэстэй анхаарахаас өөр аргагүй болж эхэлжээ. За тэгээ өнөөдөр бид нар яг ямар түвшинд анхаарах вэ зэрэг хүүхдүүдтэй юуг заах вэ? За нэгэн одоо насанд хүрсэн залуу гэр бүлүүдтэй те дунд гэр бүлүүдтэй ямар мэдлэгийг хүргэх үү гэдэг дээр ингээ өөр шаттай ингэж одоо зөв бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж ингэж харж байна. Тэгэхээр Монгол гэр бүл судлаачдын холбоо гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ холбооны гишүүд маань мэдээж гэр бүлийн зөвлөгөө өгдөг зөвлөгч нар бас хэвшлэн байгаа гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед бол монголчуудын хувьд харьцангуй бас гэр бүлийн зөвлөгчийг зорж очих хандлага миний хувьд л нэмэгдэж байгаа гэж анзаарж байгаа. Тэгэхээр нэмэгдэж байгаагийн хэрээр очиж сонголтоо хийхдээ одоо яаж тухайн зөвлөгчөө одоо яг л надад үнэн зөв чиглүүлчгээ зөвлөгөө өгөндөө гэж итгэж очихоос хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөвлөгч нарыг одоо
яана гэхүү одоо мэрэгжлийн төвшөнд гэдгийг нь яаж мэдэх вэ? Хүмүүс нөгөө сонголтоо зөв хийхэд нь яаж туслах ёстой юм болоо. Одоо маш их зөвлөгч нар л ажиллаж байна. Яг аль нь үнэхээр яг гэр бүлийн төлөө гэж зөвлөгөө өгöd бас хэцүү шүү дээ. Тийм зүйлээс анзаардаг байгаа. Тийм тэгэхээр энэ одоо чиглэлийн систем маань дөнгөж л одоо хөгжиж эхэлж байна шүү дээ. Тэгээ сүүлийн 10 гаруй жилд одоо нийгмийн ажилтан мэрэгчлэр хүмүүс төгсөж байна. Одоо сэтгэл зүйн мэрэгчлэр тэгээд энэ гэр бүл судлаач мэрэгчлэр төгсөж байгаа. Тэгээ энэ салбарт бас яг ингээд хөлөө болоод ажиллах гад эхлээд ингээд одоо салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бол үүсэх харахгүй юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний цаана юу байдг вэхээр маш их өндөр өөрөх хариуцлага, маш их өндөр ёс зүй. За тэгээд мөн одоо хүний итгэлийг даах чадвар. За тэгээ маш их сэтгэл байж энэ ажлыг хийдэг. Тийм учраас энд ажиллаж байгаа хүмүүсийг бол одоо тэр болгон тэрэн тийм энэ нэг гэж үүсэх харахгүй. Хамгийн гол нь одоо мэрэгчлийн одоо тэр төвшнийг л одоо үйлчлэхийг тий олж сонгож хандаарай. Тэгээд энэ чиглэлийн одоо ажлууд бас таарцсангүй олон болсон. Тэгээд нэг нь ер нь нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа хүмүүс бол ерөөсө ашиг атлах харахаас илүү одоо сэтгэл гаргаж ажилтдаг ийм ажил учраас одоо сонголтууд бол тэр болгон одоо их өндөр түвшинд байна гэж би бол хэлж чадахгүй дөнгөж хэлж байгаа сонголтууд өмнөдөө бага байгаа. Гэхдээ мэрэгжлийн хүнд хандна гэдэг бол бас илүү одоо гарцыг олж харах юм боломж юм аа гэж харж байгаа. За танай холбооныханд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бас хандаж хэлэхэд мэрэгжлийн хүмүүсийг олж хандаарай гэж уриалж байна тийм ээ. Мэдээж одоо гэр бүлд нь асуудал байгаа бол хэрхэн яаж энэ асуудлаа даван тулахаа мэдэхгүй байгаа бол мэрэгжлийн хүнд хандах юм бол тэ энэ асуудлаа шийдээд ажралтай гэр бүл болж болох боломжтой шүү. За ингээд Light News мэдээллийн хөтөлбөр өргөжлөж байна.